За энэ хичээлээрээ би та нартай энэ ханцовчин дээрээ гаргаж өгж байгаа бас нэгэн төрлийн төгсгөлийн ийм хээг зааж өгнө. За энийг би болохоор Франц видеон дээрээс сурсан мууран шүд гэдэг нэртэй. За энийгээ зааж өгье. Маш хөөрхөн харагдаж байгаа зү. За би энд ингээд ханцовчны маань энэ бугуй хэсгийн урт нь болсон гэж үзээд за одоо энийгээ би ингээ нэг нэгээр нэгчээсэн нэмэх хасах нэг. За одоо энэ хээгээ гаргаж өгөхийн тулд бид нар за энэ нэг нэгээр нэгж ягаад дээшээгээ дандаа нэмэхээр нэхнэ. За нэмэхээр нэхэхдээ 7 игнэ нэхнэ. За миний эхлэл төгсгөл энэ байна. За ингээд 7 игнээ дандаа нэмэхээр за нэгдүгээр игнэгээ ингээд би нэхэд эхэллээ. За ингээд дандаа нэмэхээр энэ хэсэг маань нэмэх хасгаар явж байсан шүү дээ. За нэмэх хасгаар явж ээж болно. Одоо 2 нэмэх 2 хасгаар те ингээд төгсгөл хэсэгтээ ирээд энэ хээгээ гаргахдаа дандаа нэмэх игнэн дээр нэгж ягаад гаргана. За ингээд би 7 игнээ явчихад тэгээ бүгдээрээ уулзцгаая. Дандаа нэмэхээр нэхнэ. За 7 игнэд яваад уулзъя. За 7 дугаар игнэн дээрээ явж байгаа. Игнэ дуусах гэж байна. За тэгээ 8 дугаар игнэн дээрээ хээгээ гаргана. За энэ хээг бол одоо малгайны манжат хэсэг, оймсны төрний хэсэг гэднэр дээр гаргахад гоё харагддаг. За хээгээ гаргая. Хээгээ гаргах нь маш амархан. 2-ыг 1 болгоно. За энэ эхний 1 2 хамт аваад 1 болголоо. Хээ авлаа. Дахиад 2-ыг 1 болголоо. Хээ авлаа. 2-ыг хамт авлаа. Хээ авлаа. 2-ыг 1 болголоо. Хээ авлаа. 2-ыг 1 болголоо. Хээ авлаа. Ингээд яваад байна. 2-ыг 1 болголоо. Хээ авлаа. 2-ыг 1 болголоо. Хээ авлаа. 2-ыг 1 болголоо. Хээ авлаа. Хээ авлаа. 2-ыг 1 болголоо. 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 Хээ авлаа. За энэ хамгийн сүүлчийн зүүнний одоо хамгийн төгсгөлд хий авахар эргээд эрэхтэй хийгээ алдсан байдаг шүү. Энийгээ сайн анзаарч явж байгаарай. За хийгээр дууссан. 2-ыг 1 болгоно. Нөгөө талдаа ирцэн байгаа. 2-ыг 1 болгоно. Хий авлаа. 2-ыг 1 болголоо. Хий авлаа. 2-ыг 1 болголоо. Хий авлаа. 2-ыг 1 болголоо. За ингээд хэмэн гарчиж байгаа. За тэгээ эргээд
дараагийн игнээс бүгднийг нэмэхээр явчих нь. Тэгээд дахиад 7 игнэ яваад хаалттай. За 2 игнийг олголоо. Хий авлаа. 2 игнийг олголоо. Хий авлаа. 2 игнийг олголоо. Хий авлаа. За эргүүлээд. За эргээгээд одоо дандаа нэмэхээр за энэ маань 7 игнэ явах хэвээр. За ингээд тоолоод эхэлнэ. 1 2 1 2 гин 1-р игнэ 1-р игнэгээ бүгдийг нэмэхээр хий авсан. Хий авснаа нэмэхээр за эргүүлээд нөгөө зүүнийг хийгээ. За ингээд дандаа нэмэхээр за ингээд 7 игнэ нэхэх ёстой дандаа нэмэхээр за энэ нэгж байгаа маань 1-р игнээ тоологтой явчихна. За тэгээд дахиад 6 игнээ нэхэд хаалттай хийнэ. За 1-р игнээ дуслаа. Одоо дахиад 6 игнээ нэхэн 6 игнэгээ нэгчгээд уулзъя. За ингээд 7-р игнээ дуусж байна. За одоо хаалттай хийнэ. За ингээ хээ маань ингээд гараад өгсөн байгаа. За энэ маань ингэж нугаларч өгнө. Нугалраад хаалттай хийчээ цаад талд нь бид нар энийгээ дарж ойноо. За одоо бид нарт дэгээ зүг хэрэгтэй. За энэ цаад талынхын зүг ингээд татчихна. Тэгэхээр нэхэхэд хэлбэр болж өгнө. За ингээд авлаа. За дараагийнхаа гогцоо руу хийлээ. Шууд хоёулангаар нь давхар гаргаад ирнэ. За дараагийнх руугаа хийлээ. Татаа гаргаад ирнэ. Ингээ хийлээ. Ингээ хаалт маань хийгдээ явчихж байгаа гэсэн үг. Ингээд татлаа. За миний энэ 3 номерын дэгээ зүү байгаа. За ингээд хаалт маань хийгдчихнэ. Дэгээ зүгээр хийхлээр илүү нөгөө хурдан байдаг. Тэгээд гоё бас жигэд гарч өгнө хаалт маань. За дараа нь бид нарт хайч тэвэн зүүх хэрэгтэй. Ингээд тойруулаад
гаргаад өгнө. За зүүнийхээ нөгөө хэсгийг хаах гэж байна. Дуслаа. За одоо хайч хэрэгтэй. За хаажлахаас өмнө одоо энэ эхлэл хэсэг байгаа шүү дээ. Энэ хавьд жоох нэг юм онгорхоо гараад байгаа. Тэрийгээ ийш нь хийж өгөөд одоо энэ яг энэ чинээс эхлэл хэсэг нь харагдаж байна. Тэгвэл энэний хажуу тал руу хийж өгөөд ингээд нийлүүлчихнэ эхлэл төгсгөлөө. За ингээд одоо хаач хэрэгтэй. За утсаа нэг нэлээд урт зүүнийхээ хэмжээнээс ингээ 3 дахин урт утас таслаа авчи. За одоо энийг ингээд оруулаад татчихна. За одоо дэвэн зүү хэрэгтэй. За энэ маань ингэж нугарч өгнө шүү дээ одоо. Ийм гоё болно. За бэлийг буруу харуулад утсаа сүлээд за ингээд эргүүлээд яг нөгөө энэ хээнийхээ шүднүүдийг яг ингэж давхарлаад за эхлэл төгсгөл хэсгээ. За энэ хэсэг таарж байна. За энэ тусгаарлагч байвал сайн. Тусгаарлагч байвал ингээд тэмдэглээд өгчин ингээд татчихагаад дөрвөн буланд нь дөрвөн талд нь за яг гоё тааруулаад ингээд за зүгээс хөвлөсөн байна. За одоо энэ маань яг ингээд энэ зааг дээр таарж явах хэрэгтэй энэ. Одоо нэг нэмэх хасгаас дэше бид нар дандаа нэмэхэр нэгсэн. За энэ заагн дээрээ барьжгаад за энэ хээгээ бас цааш нь ингэж бас түлхэж болохгүй гэх юм бол энэ хээ маань гоё харагдахгүй. Яг нөгөө шүднүүдийг нь гоё тэгшхэн харагдахаар байрлуулж агаад одоо ингэж яагаад дарж ойж өгөн. Тэгэхгүй бол утас маань татагдчих юм бол дараа нь гар маань бас орж гарахад өмсөж тайлахад энэ маань татагдсан байвал бас хэцүү. За ингээд харж агаад ингээд нэхэд дараад ойчин. Харагдаж байна уу?
Хараа өөрөө ингэж барьж байгаад энэ шүднүүдээ л хамгийн чухал анхаарна. Шүднүүд маань гоё яг давхарлаж өгжээж гоё харагдана. За тэгээд ингэж татж байгаад дөрөв хуруугаа ингэж татж байгаад тэгээ ингэж тойруулаад шивгүү оёод бол нэг хэрэггүй ингээд жоохон харж байгаа л нэг юм хээ алгасаад даруулсан ч болно. Тэ нэгчээд дандаа ингэж татаж өгнө. Тэгэхгүй бол энэ маань чанга дарагдаад ойчих юм бол дараа нь гар маань орох болчих шүү. За ингээд ойхлоор цааталтаа ингэж харагдана. Юу ч харагдахгүй. Цэвэрхэн харагданаа ингээд. За ингээд тойруулаад дараад оёе. Сул дарж оё шүү. Тэгэхгүй бол цаа талдаа бас нөгөө нарийнхан уцгүйс нь харагдах гад идэх. Цаа талдаа. За тэгшгэн нэг юм гогцоо алгасаал дарж оёо тахад болно. Гогцоо болгоноос авч явах юм бол цааталтаа бас жоохон дарж ойсон нь мэдэгдэх гэдэг. За ингээ оёод энэ түргээ. За ингээд эхлэл төгсгөл дээр ирлээ. Тэгэнгүүт ингээд доош нь энэ хийгээ дагуулад ингээ утсаа шингээгээд өгнө. Буцаагаад нэг ганц хоёр явуулчих. За ингээд таслажна. За ингээд ийм болж байна. За энийг бас энэ утсаас шингээж өгнө. За ингээ өмсөд харуулъя. За би яг энэ нөгөө адилхан өнгийн энэ цамцсан дээр нэг ингээд
За ийм харагдчихна. За ингээд хоёр ганц увчинда ийм гоё төгсгөлийн хийгээ гаргаад дууслаа. Ийм гоё харагдаж байна. За та нартай амжилт хүсье.